зүгээр дээлийн нөмрүүд бол гонж ийсэн. Зүгээр нөгөө адуу мадаа хариулж. Адуу мадуу наацаа гэж совтуу махтуу. Хүн багтаа бүр эзгүй шахуу уулнууд руу 7 хоног 8 хоног уулан талах явах гэж байгаа. Тэгээд энэ магнахын амьдрал амар сонирхоо юу. Дээшлэгээр урсгалын ширүүн байгаа да намгаж гисэн. Тэг жоох ичимхий хүүх юм шиг байна. Настай юм биш айлгүйгүй. Усаар гарах бол жаргал байсан юм байна. Өнөө. Араас нь Төлөө. зяа гэж бүр ахсаа. За өнөөдөр хэдэн блэ? 2025 оны 7 сарын 24 өдөр. Балина Nib Softwares 12 цаг 10 минут. Аяллаа бүрэлдэхүүн. Өргөн жолоо Верка баяра. Манай гаруу 12 цаг орчим давхиад Камбера ороод тэгээд цаашаа нэг 2 цаг гарan давхиад Австралийн ер нь хамгийн том буюу 2220 төлөв 30 төлөв өндөртэй уул байгаа. Тэгээд өвөл болохоор застаа болчтой. Тэгээд бид хайкинг хийх гэж байгаа зорилго маань цас үзэж уул тэр уултан дээр орой дээр гарах. Австралийн ноён оргил дээр гэж ярих юм уу? 2200 гэхээр бас нэг Австралид одоо хээр хон. тий. Тийм зорилготой хөдөлж байна. За тэгээд бид болохоор ерөнхийдөө бараг нэг сар гарны өмнөөс ер нь бэлдсэн. Тэгээд ингээд уулан тонж уулантаа байрлаж байгаа ирэхээр зорилготой хөдөлж байна да. За ингэж эхлэхээ мартчихчаа тэгээд эхлүүлчихлээ. Бид гурав ямар ч байсан ийш нэг талдаа нэг 1500 орчим километр зайтай Австралийн хамгийн өндөр оргил бол 2228 метрийн өндөртэй Mount Cuscuso юу лээ Cuscuso болоо гэдэг нэртэй уул руу гарах гээд хайкинг хийхгээ явж байна. Тэгээд Тэрийн доороо линк нь оруулсан. тэгээ доор ингэ биччихье гээд Чадахгүй доороо. тэгээ бид гурав болохоор өнөө ийш явж байгаа шалтгаан нь юу гэхээр заах нэгдүгээрт Австралид ирээд нэг анх удаа цас үзэж байгаа. Өвлийн цагаар цастаа байдаг хэсэг нь Австралийн урд зүгээр Nib Softwares бол нэг Victoria мужид юу лээ тий? Victoria мужуудаар нэг урд зүгээр цастаа байх боломжтой, уулаараа цастаа байх боломжтой. Тийм цааны бааз дээр байдаг учраас тийш явж үзэх гээд. За тэгээ хоёрдугаарт болохоор бид 8 сарын 22-наас 29-ний хооронд урагшаа Тасманы арал руу бас хайкинг хийх 7 хоног 8 хоногийн хайкинг хийж ууланд явхаар зорилготой бэлтгэл ажлаа бэлдээд эхэлж гисэн байгаа. Тэгээд тикет мэгт аваад гэх юм уу бэлдсэн тийш нисэн. Тэгээд тэрний нөгөө тест болгож бид нэг майхан хүний майхан шок тэгээд тэргээд аялал хайкинг хэрэгтэй юмнууд аваад бэлдсэн байгаа. Тэгээд тэднийгээ ер нь нэг удаа туршиж үзэх зорилгоор нэг өнөөдрийн бид гурийн аялал тест аялал ингээд эхэлж байна. За 10 цаг 30 минут орчим яваад шууд Австралийн нийслэл болох Камбера хотод шууд очино. Эрка баяраа хоёрын хувьд болохоор яг ерөөсөө албан ёсоор ингэж уул хаданд хоноод ингээд хайкинг хийж явж байгаагүй анхны удаа ингэ болчиход Яг юм зориултын хувцастай ингэж хонж байгаагүй. Зүгээр дээлийн нөмрүүд бол гонж ийсэн. зүгээр нөгөө адуу мадаа хариулж. Адуу мадуу наацаа гэж совтуу махтуу. Сохто санамсаргүй байдлаар энтергээ. Дандаа санамсаргүйгээр. За тэгээд ямар ч бид ингээд явж байна. Тэгээд дундуур нь янз бүрийн хэрэгтэй ярих ч юм уу юм харуулах гарах юм аа. Тэгээд орж гараад явах хаа. За тэгээд эргээд олццгаая. Тэр бүгд. За нэг чек. За бүгдээр нь орой мэд. Орой мэд. Өдөр өрсөн орой болсон. 7 цаг 16 минут болсон. Балинагаас гараад 7 цаг 12:10 яг болчихсон. Яг 7 цаг 12:30 гэж яг би яг бичижсэн. Тэгэхээр нэг 630 минут 40 минут орчим явсан байна. Одоо тэгээд цаашаа дахиад нэг 6 цаг явчвал Камбера орлоо. За бид дөрөв хоолоо идэж гарч ирлээ. Түргүү олыг түргэл идлээ. Бид юм явчих. 5 минутанд гараад 5 минут идчихэж байгаа. Айш юм. Дүүгээсээ надад юм асуух гээд. Эрка чи яг ямар хүлээлттэй байна? Одоо тэнд очиж чамайг юу хүлээж байгаа гэж бодож байна? Ер нь ингээд нэг ойрын 2-3 хоног тэр уул муул дээшээ гараад доош бууж чамд ер нь ямар хүлээлт байна? За миний хүлээлт бол одоо маш их засал хүлээж байгаа тий. Гоё хүүтэн тэр хүүтний гоё цэвэр агаар. Тэгээд ер нь бол засал байна дөө. Зорилгын зас. За. Баара. Миний хувьд бас ялгаагүй цаас хүлээж юм. Тэгээд яг
Яг сүүлийн 2 жилийн хугацаанд ердөөсөө Сингэнсэн. тийм сэнгэнсэн тийм хүүтэн агаар амьсгалыг гэсэн маш их мөрөөдөлт болсон. Надад болохоор нэг хэд хэдэн бодсон юмнууд байгаа. Жаахан хүлээлттэй яг цасны хувьд бол цас байгаа. Гэтэ нааш явж байгаа зорилго бол нэгдүгээр явж байгаа номер 1 зорилго бол тест. Тасманы бүр өндөр ууланд бүр хүн багтаа бүр эзгүй шахуу уулнууд руу 7 хоног 8 хоног ууланд явах гэж байгаа. Учираас тэрний наадлын тест болгож өөрийгөө ч болон цугаа явж байгаа хоёр өнөж гэсэн гэж бэлдэж сэтгэлзээ өгч гэсэн бэлдэх. За ер нь нэг юм их юм байдаг юм байна шүү гэдэг нэг юм багцаа авах хамгийн том зорилго. Тий. Тэгээ энэ чинь нөгөө бид 3-ын хамт нэг анхных биш учраас цааш өчнөө олон юмнууд байх учраас тэр болгоны эхлэл болгоод гоё. Хоёрдугаарт энэ тэр уул нь болохоор өөрөө Австралийн ноён оргил буюу хамгийн өндөр зэг. Тэгээд тэрэн дээр гарах гэдэг бас нэг зорилго нь маргааш энэ төрсөн өдөр. Тийм учраас төрсөн өдөртөө зориуллаад тий. Маргааш таны төрсөн өдөр үү? Тэгээд энэ магнахын амьдрал амар сонирхоо. Бүх юм нь амар төлөвлөгөөтэй. Би тэрэнд дандаа орно. Дандаа өртнөө. Далаа эриг явж байгаа. Гэтэ өрөө хоол идж байгаа. Одоо ярьчих уу? Болохгүй шүү дээ. Би бол тэр хэдийг зүгээр нэр авсандаа авч орно л гэсэн бодлоо. Зөв юм уу? Буруу. Зөв шүү дээ. Ер нь тэгэх хэвээр. Мөчлөгийн гэрч болгоно шүү дээ. Шинэ амьдралын тэгээд хизээ нэгэн цагт алдартай хүн ч юм уу юу ч одоо нэг ингээд ном бичдэг ч юм одоо юм яаж мэдэх вэ те. Тэгэхэд тэгэл энэ хүний чинь амьдралыг битээр ихлээ. Тэгээд тэр уулын орой дээр гарахад энэ хүний чинь дээр гэрэл цацарч яана. Улаан биш те. Улаан зураас гэрэл цацарч яана. Энэ болоо хийж байгаа болоог нь ч гэсэн өөрөө нэг юм бас юутай байгаа. Бас тестийн журмаар явж байгаа. Тэгээд тэр нь аль аль талдаа маш олон төрлийн юмыг бодоод тэгээд тэрэндээ бэлдсэн тест болоог алхалт аялал. За тэгээд ямар ч хэсэн бид одоо ингээд 4-5 цаг яваад камераа ороод тэндээ нэг газар олоод хончин тэгээд өглөө. Тэндээ очиод ч юм өглөө ч юм ямар ч зэрэгэд уулзцгаая. Түр бай. 3 цаг унтчаад 4 өнгөрөөж байна. Одоо тэгээ бид эдий уулынхаа гэрт очих машина парклах газар ч юм болохоор эндээс 3 цаг 30 минут 330 минут. Яг энэ чинь нэг яг цанын баз яаж явах юм бэ лээ. Гэхдээ бид нар бодсон очихгүй. Тэр ямар ч амар хүүтэн байна. хүүтэн байна. Амар төсөөлсөн сайн. Одоогор бол хасах 2 цаг. Хамрын үзүүр даарч байгаа даа. За энд нэг уулынхаа өмдөг орхисон байна. Хилэн өмддөг уул налхах шийдлээ. За юу юуж байгаа юм бэ энэ дотор та. За энэ готлын төрөө байна. Били байна. Кошлог арын зүрийг байна. Энэ болохоор матрас. Уснаас хамгаалалт ус төвтөрдгүй юу цөөх тийм чинь. За тэгээд энд 2 гэрэл байгаа. Энэ юм яждаг авцсан. За энд таяг нь байна. Энд дор майхан байна. Тэгээ энэ дотор мишок нь байгаа. Бид ийм хоолноо таяг өгч байгаа. Талын Монголын шилнүүдийг ер нь олж авсан. Энийг ер нь очиад ууландаа идэх гэсэн бодолтойгоор нэлээд хийлцээ. За тэгээд энэ дотор болохоор газ станцны цэнэглэгч. За тэгээд таягны хөл байна. Тухны гэрэл байна. Энэ жижиг коос байна. Жижигхэн хутга 2 литр усны сав. За тэгээд энэ болохоор хоолныхын халуун сав, цайны аяга. Тэгээд дотор нь газм пилеттэй цуг байгаа. Өглөө 5 цагт гарнаа. За тэгээд тэр болтол түр баяртай. Хасах 2 градустай өглөө. Хүүт байна да. Цаг 5:10 болж. Энд нэг юм баг хөлж байна. Цандаж мандсан. Хойр тийм хүтний өдрийг бач. Чангах чинь. Хүүт байна. Гоё байна. Яа. Суудлыг халаахгүй шүү. Миний суудлыг халаагаа юм шүү дээ. Та чи шомбон муу гэж. Сүхий машин тэргээ наагмар цагмжсэн. Би юу хувцаа өссөн. Өөрөө хамаг юм солиод солилоо гэ. Хошоороо сууц шийд. Үтэн байна. Яа. Биш шүү нэг шууд шаа. Өөрөө мэдээлэл явахгүй дүү. Хаашаа жаваагүй. Хүүтэн цагаагаар ч хүнийг ийм болгод юм байна. Аймаа бол. Хүүтний юм жоох бассан юм шиг. Хүүтний жоох басч арай дотоод төлөвлөж. Бас 2 жил тэгээд бас цагаа тоолохоор бас 2 л юм байна.
сайн байцгаана уу? Яа бид гурав ингээд зорьсон газараа давхиж явнаа. Та гоё юм харуулнаа. Энэ уул муул гоё нөө. Найзуудаа хэлэхэд ирж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд энэ ер нь Австралийн өвлийг жоохон басаад байсан. Тэгээд ер нь өчтөр өөрөө камерад орж ирээд жоохон шууд шоконд ороод ер нь нэлийн хүүтэнс өглөө машин тэрэг бүгд цамтцсан тий. Ийш ингээд тий хөөшил арчиг чөлдсөн уусна. Тэгээд ингээд мод зод бол битүү цан ямар ч сан бид гурван хүлээлтээс бол илүү давтсан. Өглөө босоод цэвэр агаар бол амар байсан. Монголд өглөө босоод шууд өлөн дээр мангар хүүтэнд тамхи татдаг гэсэн. Тэр мэдрэмж орж ирсэн. Өөр гоё тойрын сэтгэлдлүүдээс юу вэ? Гоё бодож байгаа. Хоолц чи хэн нэг замд таарсан тосгон баг. Нуурын ирэг дээр жижигхэн тосгон баг. Тэргээр дайраад бид нөө хүнсний юм ус мусаа аваад гарах хооронд нэг юмнууд шинэ байлаа. Австралиудыг бүгднгийн юм өвлийн хувцастай, өвлийн малгайтай, өвлийн гутлмог гүрт мөгцөд ингээ яг нэг тийм байдалтай гарах байсан. далайн ирэг дээр биш тий. Биш тий. Нуурын шалганы Уулын дунд тий. Гой харагдчих. Тэгээд нэг юм Англид ирсэн юм шиг нэг юм Канад юм шиг тий. Гэтэ бид гурав очиж үзээгүй л дээ. Кинон дээрээс харахад яг л тийм байдаг. Тий. Тэ өнөө. Яг л нэг тийм зарлаа. Би нэг юм шинэ жилийн ураа амьсгал орж байгаа юм шиг. Яг нөгөө HR-ний нэг юм цанын бааз руу нэг найзуудтайгаа явдаг нэг хэлээд байна. Яг тэрний нэг юм орчин тэр хүмүүс Энэ таксад үлдсэн. Үй. Энэ таксад үлдсэн. За энд нэг юм гараад ирсэн. Энд нэг сонин гиншээ ороод энд бид нэр паркныхаа төлбөрийг төлөх гээд National Parking энэ тий одоо нөгөө төлөх юм байна. Машин $9. Hi, how are you? Yeah, just one day. Just one day. Yeah, I hope you're not filming there. You can't film. Oh, sorry. Yeah, you Sorry. can't film the boo. Okay. Энэ жоох ичимхий хүүх юм шиг байна. Настай юм биш айлгүйгүй. Okay, I got Okay, it. you have a good day. Thank you. Thank you. Нөгөө хайрын дуу явж байна. Хайрын дуу нөгөө Яг тэр нэг клипэн дээр байдаг шиг уур амьсгал, тэгээд тэр орчин, тэгээд тэр хүмүүсийн тэгээд царай зүс хүмүүс яг тэр клип дотор ороод ирсэн шиг тэр бодлоо. Тэгээд яаж яхад нэнд байгаа тийм шар октод ямар ч хөөргөн шар октод. гэр өөрхөн тий. Амар хөөр. Царамуудаа нэг шиг чарсан. Ер нь өвлийн хууц өмсчгөр ер нь хүмүүс хөргөн байдаг гэсэн. Өсгөр илүү тийм дулаахан гоё харагдаад байгаа юм шиг бас. Магадгүй. За баярын хувьд Энийн хувьд бол бас хүлээлтээс дээгүүр давсан тосгонд ирлээ. Тэгээд яг ингээд замд би өөрөө машин барьж исэн болохоор манай хоёр яг унтж явсан. Яг хамгийн анхны яг цастаа уул харсан яг тэр мөч бол бас үнэхээр гоё үлээ. Яг нэг давж жоох уруудахад л үзсэн. Яг тэр нуруу тэр чигтээ ганцтай. Тэгэхээр амар гоё юм. та тэгвэл яг нөгөө 12 жилийн хулган шиг л төрүүлэл харцлаа юм байна л. За хаа. Уйгах нарны таяг өртөөд би харлаа. Гээ гэлээ. Би ингэж бодож байсан баг. Одоо ингээд энэ тэнэнгээр аялал 100 гэх юм чаашаа одоо ингээд аялал болох бах та тий. Тэгэхээр ингээд ганц үе юм шиг ингээд гоё газар үзээ явах тий. Эхнэр мэгтэй болоод ч юм уу тий. Найз охин мохтой болж гол явъя тий. Цуг явъя гэж боддог байсан чинь тэр бодол бол одоо бол бүрэн арилсан. Боломж олдвол зав зай гаруул тий. Зөвсөөр ганцаараа ч байсан зэрэг магадгүй цонхоо үрэл нэг гоё газар очиж үзээд тэгээ явахс гоё юм шиг байна. Ер нь шинэ газар очиод ер нь хаач вэ тий? Монголдо ч гэсэн нэг шинэ гоё сумын төв дээр очиж үзээгүй сумын төв мөв дээр очиод үзэхэд амар гоё юм байна. Дандаа шинэ юм үзчихэд болохоор гоё юм байна. Баярлалаа. Яа бид цайлж аваад Home point updated. дуслаа. Талын Монгол сонгол хийж богцтой бол эцэстээ гоё. Аимшигтай сайн авлаа. За одоо хөдлөд байна. Төлөвсөн цагаас бүр амар ороодчихлоо. Тамарч нэг орчлоо нэг хараад. Take off. Эркэг харъя.
Яа бид эдийн гарах гээд байгаа уулч одоо тэр байна шүү дээ. Тэр уртлын цастай болсон юм дээр ах хэвээр. Энэ замаар бид гур алхаж яваад тэр уулын яриадаг үргэлж дамжиж явсаар байгаад тэнд очиж байгаа. Зоригтой. Эхлүүллээ. Хажуудаа голтой энд ингээ машинууд яваад. Нэг иргэн тавьсан. За 1 2 1 2 1 2. Яг хоёр бүгд өглөө нэмэн. За. Бид гурав ирэх газараа ирээд машинаа тавиад яг албаасны алхалтнаа надад ингэж эхэлж байна. За магнахыг Google Map харж явах оронд хоёул. За сэтгэл ямар вэ? Яг ингэ хэлээ. Өөр мэдэрж байгаа зүйл. Юу? Өдрөж болох гоё нөө. Үгээр их ярихгүй. Яг уул нийгмийнхүү зүйлийг маш их мөрөөддөг, хүсдэг байж байгаа. Энэ бол хамгийн анхных нь боллоо. Яг ингэ эхлээ явсан чинь нэмээд барьж байгаа. Юу тий. Яг ингэ эхлээ явсан би чинь яг ингэ нөгөө бичлэг үзээд яхаар дандаа нөгөө гой хүмүүс те амар гой битээ хүмүүс. Цэвэрхэн газар алхаад хамаг гутлах хувцсан бүгд цэвэрхэн болоод ирдэг тийм төсөөлөд байсан чинь яг ийм юм хийгээ явах ч тэр одоо шууд ингээл усмас тулж авах шавар мавар бүр ингээл яг байгаль их тий байглаараа гайхамшигтэй яа тэнгүү юу мангар том гингүү навсан Маунт Кускуско нэрийг бас хэлж чадахгүй юм. За Маунт Кускуско гэдэг юм шүү дээ. Уусаа хэлсэн. За тэгээд бид гурав орой дээр гарчаад буцаж бууж жагаад нэг кемпингийн спотод очиж хонох ёстой. Нахад байгаа. Тэгээд маргааш нэгээс шүү. Тэр өнөөдөр нийтээ орой баг харахгүй тийшэлж байна. За тэгээд эргээд уулзсан. Баяртай. Амар үүдэн байна уу? Наадах чи энийг ингэж гатлна гэж вэ? Хүйх юм уу? Яаж хийж яваад. Хүйх юм уу? Одоо ингэ ийш явсан гол таа. Бүгд ингэ шалтлаад хурд таныг л хүлээд. За ихлээ. Бурхан минь. Хүн дороос бараг хайраад шүү дээ. Өвсдөл зогсохгүй. Их орноо бод. Үр үхтэй бод. Наач бүр амар гүнзгий юм шүү. Өөс амар үт юм байна. Шорт бараг хүрч шүү дээ. Бичлэг хийж байна. Камераараа харахгүй тэр үнийг л хараад байгаа. Fuck. За баяр үргээ. За одоо манай хоёр ярьж. Эрка болол дээгүүр гараад амхаа. Бүр дээгүүр явбал. Зүгээр яваад. Тэгээ зөөлх яваад яарах юм байхгүй. За тэр цаана нэг нөхөр одоо гарахаа бэлдэж байгаа. Баараа чи яг ингэж алхаад үзтээ. Энэ талаар нь ингэж дээшлэгээр урсгалан ширүүн байгаа намгаж гисэн. Тийм байна. За тэр цаана алхаад гисэн. Зөөл баяраа яахгүй. Өндөр байх хэрэгтэй биш үү? За амжилттай. Галуу. За тэнд дэггүй. Баяраач яар гайгүй асыг нь гараад ирлээ. Тийм ээ. Жохон гүнзгий ч гэсэн доогоораас урсгал зөөлөн болохоор гайгүй байна. За яаж вэ? Даггүй юу? Ой, аимшигтай. Эхний бортаа амжилттай. 5 шиндээс гэж байгаа юм да. Тэр баг километр юм чи. За ямар ч байсан. Бид гоо нийлээ явж. Оо, өксүр юм байна. Халууцж जैन. Гүт мөрдгээд байлаа. Манай хоёр хойно оцорцсон. Давар цагаар жиглэн 3 км л алхацсан байна. Лог вэ нөө. Таны нөгөө хоёрынх нэг байдлыг мэдэж байгаа та. Бид гоо юм ийгэж төвж одоо нэг станц авч явсан. Тэгээд ялчгүйгээс нэг азард хэрэг болоод 1 2 1 2 сонсч байна.
Давгүй юу хоёр. Зүрхнийг зогсож гисээд нэ. Наа ч унчаагүй шүү дээ, гайгүй шүү дээ. Айгу явж. За би яг 3 км дээр түр зогсож байна. Хэдэн километр ч байна. Баярах нөгөө темптэй мод ч харагдаж байна. Өө чи. Хартрал. Баярах энд нэлээд хэцүү байдалтай. Одоо гайгүй болж байна шүү дээ. Усаар гарах шүү дээ. Усаар гарахаар жаргал байсан уу? Жаргал байсан. Усаар гарах бол жаргал байсан юм байна. Өнөө. Чээ ямар ч байсан. Гоё газар явчихна уу? Ойр талхаагүй өстой чанга байна. За тэнд харагдчихэ. Яаж вэ? Харахгүй болчихгүй бол ямар ч явж байгаа л очиж л доо. За яаж шуухан байна. Одоо нэг миллиграм болгон хүн санагдчих хэллээ шүү дээ. За минь дүү. Хүнд амаа. Садтай гэж хэлсэн. Садтай чинь 180 хүрлээ. Цамдаж байна. зүрхний зүрхэд бүр аа. Юуны зүрхний зүрх? Чиний юу? Хээ. Яаж н баар гайгүй шүү дээ. Амаа. Цамд мандсан. Үүрээр онцлог шиг байлаа. 21,000 үү? Ямар ч станц. Ямар ч аюулгүй. Станц бол хэрэгтэй л ялч хэрэгтэй. Тасрал хэрэгтэй. За, эргээд уулзцгаая. Яг манай ч хөлтчлээ. 1 цаг 15 минут. 5 км явлаа. За тэгээд энэ завсраа байрна. Гарах гэдэг уулын маань орой харагдаад. Тэгээд хажил бичлэг их зогсчлоо. Тэн дээр ингээд застаа. Өнөөдөр бороотой гэдгийсэн тэгээд өдөржингөө бүрхэг байдалтай л өнгөрөх юм шиг шүү дээ. Жаахан би тавирлаа. Хөлс задарлаа. Хөл мөсний өвдөлт авчихлаа. Гоё. Тустай. Жаахан алхаатай марл боллоо. За нөгөө хоёроо нэг чек хэлчихнэ. За давгүй юу хоёроо. Давгаа яв. За энд сүлжээ орж эхэлж байна. За би нэг тавбай суух. Манай баара өөртөө жиггэн тололдож байна одоо. Сэтгэл зүгээр тололдож байна. 6-7 км ард гарлаа. Одоо юу гэдэг? Яа. Манай алхалтын баг. Хаасан цаахаар бүр ихэр амар болсон. Энд л нэг хүн өөртөө байлдаж байна. Яг энэ дээр таны усаас би шат. Богино нэг. Цугунд байна. Усын аваад осмосыг авлаа. Наач унах гээд шүү дээ. Баарыг ус. 4 литр ус аваад Угааж ич шүү. яасан камерам бичнэ. Наатах ч яа гоё шат. Ирэх ус оснос шилжээсэн. Наа чи юу хижнээ литр орт юм бэ? Хоёр бүтэн ийм сав ус тусгаж шидчихв. Яг ч 4 литр ус л авсан. Яа, түр боосч. Йоо, бурхан буддаа минь. 5 цаг 10 км явжээ. Одоо өвч хоёр бас чанга байна. Яг дэш ингэж гоё хийх ихтэй яваад байгаа. Утлын дөрөв харуул. Энэ бол маш хэрэгтэй шүү. Зүгээр нь ийм утлын дөрөв хэрэгтэй юм байна. Минийх болохоор энэ доогуураа ингээд үдээсээр үдэж ордог. Тэгээд өөрөө үддэг болохоор тайлгдчих юм. Тайлгдаад. Амар ингээд модон дунд ингээд Та бол хүн амир үйж байгаа. Тэгээ дээрэс нь бас энэ юу яагаад юм л да. Энэ нэг сайн шуурга муурга бороо шуурга муургаараа замуудын бүгднийг мод унаад таглаа ичиж. Ерөөсөө зам байхгүй. Өстой нөгөө утсан дээр нэг GPS map байгаад бол та тэрийгээ дагаал шүлжиж мүлжиж дээгүүр доогуур мөлхөж явсаар юм байгаа л явж ерөөсөө. Тэгээ угаас нэг бид энэ тооцоолчихсан цагаар угаас ирж гарч угаас чадахгүй юм. Харанхууд л дээрээ баг дахиад 5 км гэдэг чинь бараг дахиад 2-3 цаг бараг явах гэдэг байгаа байхгүй. Тэгээ бүр пат харанхууд тийш гарна. Тэгээд ямарс нэг кампинг сайт дээр очичоод тэгэх юм бол гал мал үрж дулаацаа чинь хоол мол сайхан удчаад өглөөрт шууд тэгээ. Ингэж нэг жоо хоол идэх гоё. Өглөөрт дээрээ гарчаад. Баярах яаж юм? Одоо би тамир намаас хоол байгаа. Ер нь бол Манай баараад нэлээ хэцүү байх шиг байна. ер нь бол яг наачиг ингээд бин тамир гэхгүй. Зөвхөн Австрал хүнд ажил хийдэг тулдаа л явж. Тэрнээс бол бусдаар бол бас чанга юм биш. Ер нь Манай хүний чинь зүрхний цохилт 180 маяг хүрээд сая ч одоо. Баарагийн зүрхнээс болж би тэрийг зүрх явах шахлаа. Эхний нөгөө даваа таваалтан бүр тий царай мөрөнд бүр цогцсон бүр амар юм орж ирсэн. одоо болохоор 124. Ерөнхийдөө нэг 150 байх. Явхад бол ямар ч асуудал 180 170 хүрээд ихлээр бүр яалтч бахардж байгаа. Гэтэ зөвхөн зүрхний цохил 180 хүрээд идэж одоо Ер нь аим шүү. солирж байгаа шүү дээ. Чиний наад одоо дортор ирэх зүрх мөхчөөд гайхаж байгаа шүү дээ. Энэ эцтэй одоо гаагаар юу Хүн зоогаадах юм. Тэгэл нэг амраал буцаал явсан чинь зүрхний зүрх мөг гайгүй болоод Хамаагүй бүр улаа бутраад гоё болчихсон.
Одоо идэл очиж байгаа гоё. Халуун аарцсан маарц. Заа юм уу? Бага. Халуун. Шар тустай цай өглөө өгнө. Шаардтай аарц. Тийм. Игэл өлссөн юм шиг байна. Шар тусмаас яа. Тэр нь бол өдөрт 15.5 км чинь бас маш чанга юм. Энэ зам нь амар. Зам Зам нь үгүй. Энэ эхний нэг 2 3 км шиг зам нь байж ивэл явчихмаар байгаа байхгүй. Тэгэхгүй дээшээ гацлаа том багч. болоод моднууд өдрөөсөө яг 10 м зайд маш их мод. Тэг ер нь дандаа нэг юм өдөр шүлжиж явсараа байдаг. Эсвэл үнхээр ядарч. Яг ийм юм гээд ишоод тонтохоор байна. Жаргаад байна уу зовоод байна уу гэдэг. Одоо энэ дээр хурдын эндүрл хамгийн гол зүйлс стац юм да. нэг нэг харагдахаа байчаад ийм тийм байш уу юм байш уу ер нь гоё хэлсэн. Шүгэл бас зүгээр юм байна. Харах бүр харахгүй болохоос юм жоохон зам аа. За тэгээ бид гур ямар ч одоогийн байдлаар амьд байна. Одоонд өгчихгүй л байна. За окей. Бабай. 5:30 тоо. Бас ч гэж болно. За бид гур ямар ч нэг харахгүй бол гэрэл мэрлээ гаргаж зүүж. Жоохон нэг юм жигдэрх юмд орохгүй бол харахаа байлаа зүлт. Хүү гэрэл гаргаа өгсөн байсан. Мангар харахгүй юм шүү дээ. Тийм ээ. Зя бид гур ахлаа. Гэрэл мэрлээ зүүж байгаа. Олон шөнө байсан. Үнэхээр экстрем хард тийм юу болно гэжсэн. Яг л тийм боллоо. Ер нь агт зогсохгүй яваад байгаа болохоор даралт маалт гайгүй тий. Салхихгүй түүсгүй шүү. Энэ бол бас л түүхэнд үлдэхээр л алхалт бол аашг ядарлаа, харанхуй болтол болохлаа. Энэ улсыг барыг ашиглангаа шахлаа. Бууруугаар. Тий. Юу за эхлээд нэг оршил явах уу? Яагаад энийг хэрэглэж Тий. Тэг яагаад нүцгэн шалдан зогсож байгаа вэ гэдгээ. За бид гурав явсараа багаад ямар ч хэсэн нөгөө нэг уулынхаа орой дээр гараад ирсэн. Гэхдээ яг нөгөө очих ёстой нөгөө хамгийн өндөр зэг дээр бол очиагүй. Кампинг граундынхаа яг хажууг нь ирж байна. 200 300 м-ийн зайд ирээ зогсож байна. Тэгээд нөгөө бичлэг хийж байгаа шалтгаан нь 3 нүцгэн гар зогсож байна одоо ингээд. Яасан бэ гэсэн тэгээд дээр гол байж тарлаа. Тэгээд заавал гаталж иж нөгөө талд очих шаардлага гараад тэгээд өвлийн хасах 7 градусын хүүхэнд хөл нүцгэн гол гарлаа. Хайрал хүүтэн амар. Юу болох вэ? Амьдралдаа үзэг үйл хүүтний үзэл. Ер нь дараад бийж мэрсэн шард бас уулах. Тэгээд азар нэг 3 шиг шард тус байсан. Тэгээд тус явах гэдэг. Энэ масаж хийж маа. Зүгээр шард тус гэж бодоод гусмаа. Ия. Бэнэ бэн тий. Араас нь төлөө. Ямар тэн ламт вэ? Яа, за тэгээд нэг иймэрхүү байдалтай. Одоо кампинг сайт дээр очиод газ галт биш дулаацахгүй өглөө. Майхан цанхан гавар замаар цагид болж байгаа доо. Яг 8 цаг. За тэгээд эргээд болцъя. Тийг. Бурхан буддаа минь. Юу ч хийгээд байгаа юм дүү мэд. Шүлэн дээр аарч хийж байна. Шүл болсон. Энэ талын Монгол супер юм аа. Та бас Австралид ингээд мань гуравт ингээд аминд ороод байж. Нарын талын мөсөө реклам болчих. Угасаал супер байна. Шилэгдсэн шалгамал. Бид гурвын хэрглэж байгаа энэ газ. Энэ газны явах шүү. Энэ бас супер. Гоё. Тэгээд энэ шарт тус таарч. Шарт хийц гоё юм. Амар уу. Оо, шууд нөгөө юу лээ? Малак биш юу лээ? Мукбанг. Мукбанг. Шууд мукбанг юм байна шүү. Юу. Шүл бол сороод байна. Ихэр амар. Энэ шүл бүрэнхээ галаа. Энэ гой Монгол гурил гэдэг та. Монголоос ирсэн гурил гэдэг. За ямар ч гэсэн ингэж эксимент тийш гараад ирсэн. Маргааш өглөө нэг 3 км орчим ч малхаад орой дээр гарт. Тэгээд тэндээ зураг мөрөх болж байгаад тэгээ шууд боо. Гэтэ бид эдээ буух газар нь болохоор өглөө гарч ирсэн сараа өөр газараа буух болохоор арай хурдч буух байх. Амарч буух байх. Тэгээ Одоо зүгээр хамгийн амар юмар л явмаар. Болохгүй нисэж чамаг явчих байна. Нисэж чамаг явчих байна. Юу машин дэрэгтээ 10 хэдэн цаг тийш зүг өгсөн. Арай болов. За зөвлөө уучаад бид эднүүд дээр стик шаарж байна. Тэгээд стикэн дээр иргэд болцъя. Тэр бабаа. Галагч. Мастэсүү. Ийцээ. Стик тачинуулж байна. Шууд тэр дорно. На пяуэр савнаас нэг шидэж. Арай орхнороо. Яста жаргалтай байна. Оо, миний үлдээ дороо наалтаашаас. Эркийг өндөг амар зэмбэг шаргалцлаа.
Яаж ч тоогооч гэснээр хэлбэр дүрс мөрсөө. хаана Миний голыг арлаас аалт чиг юм байна. Баярах хараа. Очиж Шарц юм уу чи? Өө чи наалт богд шүү. Авах гадаж өвд тамаа үзсэн. Юу гэжтэй. Би ч бас өөрөө өөртөө тоогооч ээ. Наад шүү. Арцаас нь л яваад. Алын зөөлнүүд юу? Яах вэ? Яа. нэг зүсүм. Үхний гол мах. Шал ихэн бэ? Та байсан Брисбенээс 1500 км-ийн цаанаас ингэж суух гэж л зорж ирсэн. Тийм шиг. Ойлгохгүй юм бол яа тэнэг гарууд гэж бодох тий. Хөөе. Яаж ухтаас юм? Тууд 50-аас хаад тэгээд нэг жижиг юм. Мандарсаа. Миний жаргал Юу гэж ажиж хөөгч. ногоо мого баг Спрагус энэ орчиж байгаа юм шүү дээ чинь. Амтлагчгүй гэсэн чинь амтлагчиж байгаа юм шүү. Тэс мөн яг алхах. Үүч тийшээрээ. Яа. Ирэм. Алхаа шатчих. Яа, табар үеийнээс тасалтай. Энэ бүр аим. Шарсан толгом болох бүр алж ин. Сонгоно тавилаа. Өндөгнөөсөө хийлээ. Талхаа тавилаа. Базаад шүүс мүс. Ой. За өнөөдрийнхөө бичлэгээ дуусгая дуу хэдүүлээ. Бара. Өнөөдөр бичлэгээ хэлж. За ер нь бол цаста Монт Кускос гэдэг газар бол үнэхээр гоё газар байна. Тэгээд ер нь бол цас хараад энэ хүүтаагаар амьсгалаад тэр засны чимээ сонсоод модон дунд явхад бол яг амар гоё санагдлаа. Энэ тийм мод бол манай Монголын сэрэг моднуудыг бодвол амар шигүү байдаг болохоор яг модон дунд явхад бол нэлийн хүндрэлтэй. Тэгээд маш их өгсүү, хоёрч гол гатлаа. Ер нь бол нэлийн экстрем тал руугаа явлаа. Ер нь бол маш их таалагдлаа. За миний хувьд би бол одоо Америкаа гавтсан байна. За уул муул алхалт тэр бол яг гол гаралт тэр хэд бол үнэхээр хүнд байлаа тий. Нилээ ядралтай, нилээ хүч шахсан, нилээ хэцүү байлаа. Тэгээ гол нь нөгөө энэ эдигээ авсан юмнуудаа бүгдийг шалгаж үзэхэд явсан. Ер нь амжилттай бүх юмыг амжилттай ингэж хэрэгэлдэм байна, ингэж ашиглах юм байна. Энэ ийм хэрэгтэй юм байна. Тэгэл жишээлхэд дутуу юмнууд бас байна тийм ээ. Гар халаадаг тийм юмнууд хэрэгтэй юм байна. Тэр эдий чи ер нь л хэрэггүй энд юугаа ийхүүл гэдгсэн. Тэр бол маш хэрэгтэй юм байна. Нөгөө мөнгөлөг цаас байдаг шүү дээ. Бас нөгөө даарахаараа нөмөрдөг. Тэрийг бас авах хэрэгтэй байна. Хитрхи ачааны бас хэрэггүй мэн тийм ээ. Илүү дутуу юм цуглуулад янз бүр юм хийгээд тахгүй маш нарийн төлөвлөгөөд ингэж хийхгүй бол бас ядралт их авах юм байна. Тиймэрхүү байна да. Орой хоол мол бол дасархаа хиймээр санагдсан бүх юм маань байсан. Одоо бол хүүтэн болж жоохон даарсан уусан юм маань үйлчлэхгүй шиг гэж байна. Дараад Мэдрэл муутай юм төлөвлөлөөд мэдрэл муутай юм санаачлаад тэгээд мэдрэл муутай юмдаа нөгөө энэ айцгаа нэг дүүгээ уруу татаад санал тавиад энэ хүртэл ингэ яваад өрөөд ирлээ. Тэр за эхлэлсэнтэйгээ нийлэх юм баг 16.5 км алхасаран байгаад ямар ч орой дээр гараад ирлээ. Өндөр авалт нь бид аль болох холоос аль болох нам доороос эхлэхийг зорж жоохон юм экстрим жоохон хард маягтай явж ирлээ. Үнэхээр ядарлаа. Тэгээд нөгөө төсөөлснөөс зам өстө үнэхээр муу ажилтмаа байлаа. Солиотой санааг минь дэмжиж солиотой санааг минь хэрэгжүүлээд дэмжиж цуг явж байгаа. Найзтай болон дүүдээ хоёуланд маш их баярлалаа. Тэгээд аялал дуусаагүй. Маргааш зүг үргэлжлүүлнэ. Нэр талын Монголынханд хандаж хэлэхэд танаа шүл бол үнэхээр солиотой байлаа. Тэгээд хэрвээ болдог бол аарттай шүл байдаг бол бүр үнэхээр алах гэдэг. Мэдхгүй л байна л да судалж үзег болохоор мэдхгүй л байна л да. Гэтэ байвал байхгүй бол байлгаараа байдаг бол олж иднэ. Тэгээ өнөөдөр ингээд 2025 оны 7 сарын 25-ны өдөр ингээд дөрөд ингээд дууслаа. Энэ аяллаа маань part 1 энэ дөрөд өндөрлөлөө. Тэгээд part 2-оор эргээд уулзлаа түр баяртай. Баярлалаа. Цаахан амарч байгаарай.